Олон жил ярьж хөөцөлдөж байж зарим нэг газараа тусгай хамгаалтанд авж байгаад талархалтай байна. Ялангуяа одоо ард иргэдийнхээ энэ одоо тэмцэл бас их нэр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнөөдөр бас энэ одоо хөнгөрөө үүссэн одоо соёлын гал голом тулж исэн ийм газруудыг бас тусгай хамгаалтанд авж байгаа энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа Монгол Улсын засгийн газарт бас зүйсээр талархах нь зүйтэй гэж ингэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол Монгол Улсад дуусаагүй одоо ухагдаагүй газар шороо, дундраагүй баялаг гэж одоо ер нь баг байхгүй боллоо. Ялангуяа говь хэрийн бүс нутаг бол одоо үнэхээр энэ уул уурхай хүлд одоо цөлмөгдөж дууслаа. Хүн амын маань 3.1 амьдардаг энэ газар шороон дээр өнөөдөр одоо мал бэлтгэн байтгаа хүн амьдрах юм орчин нөхцөл бол үнэхээр одоо байхгүй болж байна гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр би одоо бас олон удаа бичиг сачиг өвөлдөж энэ одоо Монгол улсынхаа соёлын гал голом төвссөн энэ говь нутаг, говийн бүс нутагт байгаа энэ газар зарим нутгуудаа хизээ хамгаалтанд авах юм бэ гэдэг юм өсөлтүүдийг холбогдох газрууд нь тавьж байсан. Ялангуяа одоо энэ Дорногой аймгийн Хамрын хийд, Өмнөгой аймгийн Дэмчгийн хийд, Говь сүмбрийн Чойрын богд хархан, мөн дээр нь одоо Дундгой аймгийн Сүм Хөхвөрд гэдэг энэ олон газруудыг одоо тусгай хамгаалтанд авахт мөн одоо ангиллыг ахиулах гээд олон бичиг сачигуудыг үйлдэж ирсэн. Энэ одоо бичиг сачгийн маань үр дүн зарим газар хүрж байгаа ч гэсэн өнөөдөр энэ тусгай хамгаалтанд одоо авах нөхцөл байдлууд нь одоо тусгай хангагдаагүй байгаа гэсэн ийм ата хариунуудыг бас өгж байгаа учраас энэ удаагийн засгийн газрын үед энэ их одоо хурал чуулганы үед бол багтахгүй нэ гэж ингэж харамсаж байна. Тэгэхээр ноён улаа гэхэд бид нар одоо 10 хэдэн жил хөөцөлдөж өнөөдөр энэ одоо тусгай хамгаалт ангиллыг ахиулах ийм төвшөнд хүрж гэн гэдэг. Тэгэхээр бол ямар нэгэн байдлаар энэ тусгай хамгаалтанд авах дүрм журманд өөрчлөлт орсон, үнэлгээ нь бас одоо бас агсан ийм одоо юм болсон учраас энэ тусгай хамгаалтын ангиллал багтж байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр миний түрүү чи ярьсан тэр одоо гаргасан саналууд, тэр гаргаж бичиг сачиг үйлдсэн энэ одоо газар нутгууд хизээ одоо орж ирэхэд боломж нь бүрдэх юм бэ гэдгийг бас яамныхнаас асууя гэж ингэж бодож байгаамаа. За мөн дээр нь энэ уул уурхай яамнаас бас асуулт байна. Одоо манай Говь сүмбэр аймгийн Шивээ ус говь сум гэхэд одоо бүхэлдээ тэр чигээрээ одоо сум даяараа лицензийн талбайд ингээд хамаарагдсан, хариалагдсан ингээд байж идэг. Мөн дээр нь одоо Дундгой аймгийн хүн амын одоо шилжилт хөдөлгөөн нэгтэршил бол сүүлийн 8 жилд 8-аас 10 мянгаар ингээд буурсан байх жишээний. Ингээд ирэхээр одоо Дундгой аймгийн маань одоо бүхэл талбай бол үндсэндээ бас одоо энэ жоншны мөн одоо ураны газар нутгийн одоо ийм лицензийн талбайд одоо олгогдоод ингээд байгаад ийм эмгэнэл сүүлийн одоо жил дуулдж байгаа. Тэгэхээр энэ кадастрын маргаан давхцлалыг одоо хизээ энэ одоо шинжилж өөрчлөх юм бэ? Ер нь кадастрын сан гэдэг юм одоо энэ уул уурхай яамд байна уугүй юу? Тэгээд энэ зөвшөөрлүүдийг одоо яаж ингэж дахин одоо давхцал үүсгэж олгоод байгаа юм бэ? Энэ тал дээр одоо бас хариулт авъя гэж ингэж энэ асуултыг тавьж байна. За Цэрэнбат сайтар бол. За цэцгшийн асуултанд хариулъя. Таны хэлсэн одоо говийн бүсийн газар нутгуудыг улсын тусгай хамгаалтанд явах одоо дараагийн засгийн хуралд оруулах материалд ингээд бүрдээд ороод явж байгаа гэдгийг хэлье. За лицензийн давхцал бол олон жил яригдсан. Гэхдээ шийдэхийг хүсээгүй, шийдэхийг одоо санаачлаггүй байснаас болж энэ алдаа дутагдлууд гарч байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамд хайгуулын лиценз авахдаа нийтлэг байдлаар л ерөнхий одоо санал авдаг болохоос биш тусгайлан лицензийн талбайнууд дээр байгаль орчны яамнаас санал авдаггүйгээс болж энэ алдаа дутагдал гарч ийн гэж бид үзэж байгаа. Хайгуулын лиценз лиценз болгох үед байгаль орчны наривчлсан үнэлгээ хийгдэж орж ирэхээр байгаль орчин аялал жуулчлалын яам одоо эсэргүүцэх татгалзах асуудал гэхэд аль хэдийн хууль эрх зүйн хувьд одоо хоцрогдсон байдаг. Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд одоо улсын хурлын гишүүнийхээ хувьар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эргэсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсны санал авна гэж ингээд өөрчлөөд их хурл дөргөн барьсан байгаа. Тэгээд энэ удаагийн одоо бүрэн эрхийн хугацаанд энийг одоо хилцэж шийдэж амжихгүй юм шиг. Уг нь энэ шийдэгчвэл цаашд бид нар тусгай хамгаалалтаа газар нутаг, орон нутгийн одоо хамгаалалтаа газар нутаг дээр давхцад лиценз олгосон гэдэг энэ нэг өнгөрсөн үеийн алдаа дутагдаас гарч байгаа юм хуулийн гарц байгаа. Тэгэх юм бол цаашид хариуцлагатай уул уурхайг Монгол улсын аль бүс нутагт явуулахын байгаль дээлтэй технологи хэрхэн ашиглахын гэдгээ тохирох юм бол уул уурхайн хөгжлөлийг одоо байгаль орчин аялал жуулчлалын яам шинжилгээ ухааны технологийн ололтон дээр нь тулгуурлаад дэмжиж явуучих ийм боломж байгаа даа. За нэг тодруулга хэлэхгүй болохгүй байна.
лиценз авахдаа яаж материал дутуу юу бүрнүү хамаагүй нэг А4 цаас авчиж байгаа маа. Тэгэнгүүт ямар нэг байдлаар ямар чатны шүүхээр ороод нэг өөртөө ашигтай шийдвэр гаргачихж байгаа. Тэгэнгүүт нөгөө лицензийн цуцлах болохоор өмнөх шүүхийн шийдвэрүүдэд үндэслээд маргаад байдаг. Гэтэл яг олгосон процесс нь бүх шатны хууль зөрчсөн үгүйг нотолдгүй ийм дутагдал байгаад хамгийн гол зүйл. Тэгэнгүүт хохирол барагдуулгээд аж ахуйн нэгжүүд нь ингээд дур дураараа явцдаг. Дээр нь одоо ашиг нолтуудын тухай хууль дээр чинь байгаад байгаа шүү дээ. Нөхөн төлбөрийн асуудлыг шийдэгдэг бол тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэг. Тэгээ яах юм тэр голын ихэнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд доор нь байгаа хүмүүс бохир усын уугаад хордоо тоос шоронд дарагдаад ах. Ийм л хуулийг бид баталсан байгаамаа. Байгалийнхаа хуулийн эсрэг эрх ашиг мөнгийг шүтсэн цаасан дээр хууль баталчаад энийг нь хідэн хариуцлагагүй уул уурхаанууд хийдүүлээд үнгүүдүүлээд байгаа. Хариуцлагатай уул уурхаанууд байгаа гэдгийг бид бас ойлгох ёстой. Тэднийг дэмжих ёстой. Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхаанууд нь хариуцлагатай уул уурхааныхаа үйл ажиллагаанд саад болж эхэлж байна. Энд одоо хэрүүлдэ энэ ашиг сонирхолтой төрийн байгууллагуудыг шатны засаг даргыг нарыг татан оролцуулж байна. Энийг бүгд таслан зогсооно. Ийм учраас одоо уул уурхайн лицензийг цэгцлэг асуудлаар Монгол Улсын засгийн газар тусгай ажлын хэсэг гаргацсан байгаа. Шадар сайдаар толгойлуулаад энэ ажлын хэсэг одоо ажиллаад тодорхой үр дүнд хүрсэн. Зарим нэг асуудлуудыг одоо удахгүй шийдвэрлэгдээд ирнэ. Үнэхээр лиценз олголт нь хуулийн дагуу байж үгүй юу гэд зарим олон тооны лиценз одоо туслагдах магадлал үүсээд явж байгаа гэдэг мэдээлэл өгье. Баярлалаа. За түрүүн Тэрвэштав гүшүүнийг минут доторуулъя гэж хүсэлт гаргасан юм байна. За Тэрвэштав гүшүү.